Ардын намын зан нь зангуугалж ард иргэдээ хөсөр хаян авилгад дуртай гишүүдтэй бэлгэлсэн хөлөө үеийн барилгуудыг хүмүүс ер нь мэдэхгүй байна. Хэлээд өгье. Энэ оны төсөвт та бидний төрөвчнээс татаж авсан мөнгнөөс 32 ширхэг соёлын төвийн барилга барих ба дээд талд нь 1 тэрбум 640 сая төгрөгийн өртөгтэй байхажээ. Үүнээс гадна дунджаар 5-аас 7 тэрбум төгрөгийн өртөгтэй 9 ширхэг соёлын ордон, 100 саяас 4 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 ширхэг соёлын төвийг өргөтгөн засаж янзлахаар төсөвт суулган баталжээ. Бүгдийг нь эргэжил хийж дуусгах ба энэхүү 52 барилгад улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг төсвөлсөн байна. Үүнээс гадна дарга нарт зориулсан контор, офисын барилгуудын үн өртөг гэж ухаан алдмаар их тоо байгааг мартаж болохгүй. Бид зөвхөн соёлын төв, клубын барилгуудыг л тоочлоо. Учир нь энэ 2020 он бол ковидоос шалтгаалan толгой дараалан амжиргаагаас үүдгүүлж байгаа цар тахлын онцгой цаг үе юм. Тиймээс 2021 он угтаавал иргэдийнхээ энэ суурин унсан амжиргааг өөдөн татаж босгох онцог байх ёстой л доо. Гэвч тэгж бодсонгүйгээр үл баруун соёл урлагийн арга хэмжээнүүдийг тас хаасан байгаа хэрнээл хэдхэн хүнтэй сумын төвийнхнийг соёлын төвгөөч умгар байшинд чихэд суулган халдвар тараахын тулд ийм их мөнгө төсвөлсөн байгааг юу гэж ойлгох вэ? Шууд утгаар нь харуул Монгол Ардын нам гишүүн бүртээ нэг соёлын төвийн барилга урамшуулал болгон өгсөн болж таарах гээд байна. Эрдэт дархан Улаанбаатар зааман аймгийн төвүүдийг хасгаар 32 хөлөө гэдэг бол яг л сумдын тойргоос сонгогдсон гишүүдтэй нэг тендер бэлгэлж байгааг ойлгож ядах юм алга. Монгол Ардын намын оршин тогтох үндэс нь ердөө л хэрвээ ийм төсөв баталж өгөхгүй юм бол тэд даргыгаа хусаад л хайна. Хусуулахгүй тулд улсын мөнгийг тэдэндээ найр тавин тараахаас өөр аргагүй болжээ. Хамгийн зөвүүн нь тэр их мөнгийг хэдхэн хүнтэй сумын төвд тэрбумаар зудгсан атлаа Монгол улсын талаас илүү оршин суудаг нийслэл хотыг мань хаан төвжиж амжиргааг нь тасалж хайчгаад хөөхий тэднийхээ гар дээр нэгч төгрөг тавьсангүй. Үйлтэйгээрээ ерөнхийлөгч Баттулгал өрхүрд сая төгрөг өгөө. Гэхдээ 200 мянгаыг нь бэлнээр үлдснийг нь дэлгүүрүүдээс хүнсний бараа бүтээгдэхүүн авах эрхийн бичиг маягаар олгоё гэтэл хүүтэн сэвдэг сэтгэлтэй новш юм уу Монгол Ардын нам үү гэж байна. Тэгэхээр нь ядаж наад ковидын үед хэнд чирэггүй битүү амбааруудынхаа зардлыг эргэжнийг хараад төсвөө тодтогоод өгөөч гэсэнд мөн л өгөөглээ. Үүнийг орчуулбал тэр ядарсан иргэд хэн хамаатай юм бэ? Задарсан гишүүдэд минь хэдэн төгрөг очихын л чухал гэсэн хариулт өгсөн хэрэг шүү дээ. За ерөнхийдөө бүтэн 10 сарын турш бэлтгэгдсэн улсын онцгой комисс нийслэлийн онцгой комиссийн хэцүү цаг ирж халдвар голомтлон тархахад ердөө зам харгуй хааж иргэдээ гэрт нь хорихоос өөр юу ч хийж чадсангүй. Хоригдож байгаа иргэдийнхээ амжиргааг сүйтгэж бизнес наймыг нь утаа болгон хийсгэхдээ сэтгэл нь өвдсөнгүй. Хүчээ нэгтгэх хэмээх уриатаагаар сонгуульд орсон Монгол Ардын нам хурдандаа хүрсэхийн сэргүүд юуны төлөө тийхүү хүчээ нэгтгэсэн ингэж л ойлгогдож байна. Тэдний дотоод сэтгэл өөрсдийг нь сонгож гаргасан ард иргэдэд хайрлах сэтгэл өчүүхэн ч байсангүй. Ерөнхийдөө сошиалор тэнэд байсан хурандаа хүрсөгч нь та нарыг хуурандаа гэд байсан нь үнэн боллоо. Олны үг ортой гэж энэ ажгуу. Ердөө 2 жилийн өмнө бид жухам юуны тулд хэний төлөө талбайд үргэлж агсан юм бэ? Хүрсүгийг л засгийн эхэнд гаргачихвал монголчууд ёстой нэг хүн шиг амьдарч улс шиг хөгжнөө л гэж итгэн зүтгэн жагссан байдаг. Гэвч тэр жагсаалын хүчээр өрсөлдөгчдөө арчин төрийн эрхийг гартаа авсан хурандаа хүрсэг биднийг ингэж морин чинээ огт сансангүй. Түүний өмнөөс олон 7 аймд онгоцолдоод байсан нөгөө шудраг таавнч одоо шагналаа хүртээд сураг алдарлаа. Цаашдаа та нар ард түмэндээ юу гэж хэлнэ? Хүний өнөргүй хөгийн навчнууд та нарын цагч нэрнэ. Ирэх сонгуулиар та нарыг хамраараа газар хатгаад унахад чинь. Энэ их эдэж цусласан чинь илэрч шорон гянан руугаа ажигдаад эхлэхэд чинь хинч та нарыг өмөрөхгүй. Харин ч бүр хохиноо хэмээн баха ханх маасыг ингэж л та нар өөрсдийнхөө гараар бэлтлээ. Юм гэдэг айлчтэй хэдий чинээ саахалцсан төдий чинээ чанга ундаг нь хорвоогийн жам. Бид энэ цаг үеийг хизээж мартахгүй. Коронавч энэ цаг үеийг мартуулахгүй. Учир нь та нар коронавитой хамтран биднийг дарлаж мүлжиж байгаа гэлээ.